сайн байцгаана уу? Амралтын өдрөө аятахтаа өнгөрөөж байна уу? Ногоон комент нэвтрүүлгийн 3 дугаар дугаар эхэлж байна. Төрөний нэвтрүүлгээр бид нар биолан жорлон цусланд хэрхэн өгсөрч байгаа тухай саарл усны системийг хэрхэн хийж байгаа талаар манай эксперт Цэрэн лам маань нэлээд сайн дэлгэрэнгүй тайлбарлсан. За тэгээд тэрний дараагаас эхлээд манай жорлонгоо өөрчлөлтийн группт ирсэн комментуудын ихэнх нь энэ био жорлон хэрэгжилж байгаа энэ айлууд те санал бодлоо хуваалцаач, өөрсдийнхөө туршлагыг хуваалцаач гэдэг user experience-ийг айгүйх асуусан байсан тийм ээ. Ер нь бол био жорлон хэрэгжилж байгаа ялангуяа манай жорлонгоо өөрчлөлтийн төслийн санал болгож байгаа жорлонг бол хүмүүс зургийг хараад гоё юм байна. Авчмаар байна. Тэгэхдээ яг яаж хэрэгэлдгийг баасаа яадгийн, шээсээ яадгийн гэж хүмүүс их асуудаг. Яг тэгвэл жорлон гэдэг бол айгүйх итгэлцэл дээр борлогддог бүтээгдэхүүн юм байл яг банк шиг. Тийм учраас нөгөө ялгцаа яах вэ гэдгийг мэдэхгүй бол хүн тэрийг хөдөлж авч чаддгүй. Харахад гоё юм харагдаад байна. Танаа цэцлийнхний жорлон харахаар авчмаар байна. Гэхдээ яг яаж бохироо цэвэрлэх юм бэ гэдэг ашиглалтын асуултыг их асууж байна. Жишээлбэл энд инх болд урангоо гэдэг хүн био жорлон хэрэглэж байгаа айлууд санал бодлоо хуваалцаж зөвлөгөө өгөөч маш их сонирхож байна гэсэн байна. За тэгээ энэний доор бид наргүй маш олон хүмүүс өөрсдийнхөө саналыг хэлсэн байгаа юм л да. Энэ дээр 44 коммент байгаа. За тэгээд энэ отгоо жаргал гэж хүн бас манайх бас их сонирхоод байгаа. Манай газар болохоор нэлээд намгархаг болохоор нойлын ухаар усгараад идэг юм аа. Тэгэхээр ер нь биолан л хамгийн боломжтой шийдэл юм шиг байна гэж харж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээ ингээ хараад идэг. Бас бодоод идэг тэгсэн мөртлөөсөө яг тэгэхээр зэрэг бид нар өнөөдрийнхээ нэвтрүүлгээр бас энэ яг жорлонг хэрэглэхэд яг юу ордیں۔ Гэдгийг нэлээдээ ойлгомжтой тайлбарлаж хэрэгтэй юм шиг байгаа. Манай жорлон бол өтгөн, шингэн, салж хэрэглэгддэг жорлон байгаа. За шээс бол тусдаа суугаар гараад шээсийг бол канистрт ч авч болно, газар руу ч шингээж болно, дид бүтсрөө ч холбож болно. За өтгөн бол уутанд, био уутанд үрцэн дээр унана. Үрцэн дээр унахаар дахиад үрцээр хучна. Ингээд үрцтэй уутаад үрхээр 30 см-ийн зузаантай шороонд болж болно. Эсвэл бордоошуулах газар руу явуулж болно. Монгол улсын стандарт байдаг. Ерөөс Монгол улсын стандартаар бол өтгөн ялгцыг буулгахдаа тэр булснаасаа дээшээ 30 см-аас доошгүй зузаантай шороогоор болох ёстой гэсэн ийм стандарт байдаг. Тэгэхээр ийм стандартын дагуу болж болно. Тэгэхээр зэрэг яг энэ нэг буулгах, цэвэрлэх, шээсэн тусдаа салах гэл ингээд зэрэг хүмүүс нүдэрээ харахгүй болохоор энэ яриаг зөндөө сонссон мөртлөө яг яадын гэд асуугаад байгаа. Тэгээ бас яг хэрэгжилж байгаа хүмүүсээс илүү их туршлагын сонсохыг хүсээд байгаа. Яагаад тэгэхээр бидний тайлбарлаж байгаа бол онлайн төвшнийх гэж бодоод байгаа шүү дээ. Яг хэрэглээд үзэхээр ямар байдаг юм болоо гэж. Тэгэхээр биолан симпли жорлонг худалдаж авсан 300 гаруй айл байгаа. Тэгэхээр тэд нар маань бас манай энэ жорлонгоо өөрчлөлтийн группт орж бусад бас ингэж өөрчлөлтийг хийх гэж байгаа хүмүүстэй өөрсдийнхөө туршлагыг хуваалцж ивэл их сайн байна. За тэгээд эн чинь анх цаа Даштанбэрл гэж хүн бол аав ээжийнхаа лагерт бол энэ жорлонг тавьсан юм байна. За тэгээд өтгөн тусдаа уутанд ордог. Агааржуулт сайтай байхад бол үнэр танар гэдэг ахын байхгүй. Үрцээ сайн хийгээд байхад цэвэрхэн байгаад идэг. За өтгөнтэй уутаа бол ярьж агаад ирээд авчдсан байлээ шүү гэд бичсэн байна. Тэгэхээр Монголд бол Улаанбаатар хотод бол TJNR гэдэг компани манай жорлонгоо өөрчлөлтийн группт бас нэгдсэн ийм компани байгаа. Тэгэхээр TJNR компани бол дуудлагаар сар бүрийн 15:30-нд Улаанбаатар хот орчимд байгаа бүх айлуудын өтгөнийг бол цуглуулдаг ийм үйлчилгээ хийдэг шүү. Энэ цуглуулах үйлчилгээнд хамрагдахын тулд та 2-оос 3 хоногийн өмнө уцтаж манахаар ирээрэй гэж хэлэх ёстой. Тэгэхгүй бол нөгөө дуудлагын үйлчилгээгээр явж байгаа компани яг хаагур явах вэ гэдэг замынхаа маршрутыг гаргаж чадахгүй болдог. Тийм учраас хаягаа хэлээд 2-3 хоногийн өмнө манай уут дүүрчээ нэрж аваарай гэдэг дуудлагын хуваарьтаа оруулах хэрэгтэй гэдэм билээ. За энэ ташрамт хэлэхэд хүмүүс бол дуудлагын үйлчилгээнд өтгөн ялгц өгнө гэхээр ерөөсөө санаанд нь багтахгүй. Тэгэхээр зэрэг энэ үйлчилгээг хялбар болгохын тулд юу нэвтрүүлсэн бэ гэхээр био уут гэдэг зүйлийг нэвтрүүлсэн байна. Тэгэхээр та бүхэн ингэж орлонгоо худалдаж авахдаа жилийн хэрэглээний био уутаа бас давхар худалдаад авчдаг. Тэгээ тэр био уут нь өөрөө өтгөн ялгцтайгаа хамт үрцтэйгээ хамт бордоошоод байгальдаа шингэдэг ийм байгальд шингэдэг уут байгаа шүү. Яг бас нэг өөрчлөлт хийцэн улсуудын бас нэг санаа зовдөг зүйл нь хуучин жорлонгоо яах юм бэ гэдэг асуулт байгаа даа тий. Тэгэхээр энэ хуучин жорлонг булдаг ийм нарийн технологи байдаг. Тэгэхээр энийг бас манай хүмүүс бас комментэнд өөртөө оруулсан байна тийм. Ямдар жалтан гэрэл бас ингэж үтсэн байгаа. Модны өвтөс хатсан өвс хийгээд тамир гэдэг бодис хийгээд болоорой гэж. Аюу зөв зөвлөгөө өгсөн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол яг жорлонг
болох гэж байгаа хүмүүст бол нөхөн жорлонгийн одоо тэр нөхөн довоорцсон байж байгаа зүйлийн чинь ихэнх нь органик хаягдал учраас тэр органик хаягдлыг бордошуулдаг, задалдаг, тэр иддэг тэр бактерийг хийж бид нар арилдах хэрэгтэй шүү эхний ээлжинд. Гэхдээ бактери хийгээд бордошуулаад булсны дараагаар бол дээрэс нь те ариутгал халдваргүйжүүлэлтийн одоо бас юм хийж бодисуудаа цацаж өгөх хэрэгтэй, холерментой усаа цацаж өгөх хэрэгтэй. Тэгээд янз бүрийн байдлаар тэр Улаанбаатар ариутгал компани санал болгож байгаа зүйлүүдийг хийж өгөх хэрэгтэй. Тэгжээж нөгөө нэг орчин нүүрөө одоо эрүүл ахуйн халдваргүй шаардлагыг хангана. За тэгээд Улаанбаатар ариутгал компанийнхны бас нэг зөвлөгөө бол нөгөө булсан жорлон дээр мод тариараа гэж авирх зөвлөдөг тийм. Тэгээ ийм мод ийм бутлаг ургамал тарих юм бол орчны тэр бохирдлыг бол маш хурдан хугацаанд одоо эрүүлжүүлдэгэ гэсэн байгаа. За тэгээд энэ цэцэг мөнхөө гэж хүн бас энэ Жега гэж бодисыг бас санал болгосон байгаа. Ер нь бол манай жорлогоо өөрчлөлийн энэ компанид ажил эхэлсний дараагаас 2018 онд бол энэ анх Жега гэдэг брэнд одоо анх бүр гарч ирсэн стартап компани гарч ирж байсан тийм ээ. За тэгээ энэ стартап компанийг бол бид нэр 18 оны туршид сурталчилсан. За 19 онд бол бид нэр Тамир гэж бэлтгэлийг бас одоо нэлээд их зах зээл таниулсан. За тэгэхээр энэ хоёр маань одоо хоёулаа зах зээл дээр бүрэн танигдсан. За тэгээд Тамир нь бол номин сансар гэдэг юм оргил гэдэг юм сүлжээ дэлгүүрүүдэд одоо тавигдаад эхэлсэн байгаа. Жига нь бол хөдөө аж ахуйн яамны артлын нөгөө үр бордооны дэлгүүрт бол байж идэг юм бэлээ. За тэгээ энэ хоёр бол байгалийн идэвхтэй амьд бичил биетүүдийг одоо үйлдвэрийн аргаар тижээж боловсруулаад тэгээ ийм бэлтгэл болгож гаргадаг. Энэ маань бол нөхөн жорлонг ариутгахад мөн хэрэглэн мөн биолон симплич жорлонгийн одоо өтгөн цуглуулж байгаа энэ хүртсэн дээрээ бас хийж ялзмагжуулах процессыг хурдсахдаг ийм одоо ид шидтэй бодис байгаа. Энэ бол биологийн процессын дээр үзсэн. Тийм ингээд одоо биолон жорлонгоо авсан хүмүүс бол баасаа яах вэ, шээсээ яах вэ, угаацаа яах вэ гэдэг талаар нэлээд ойлголттой болж байгаа. За мөн одоо яг нөхөн жорлонгоо булаад эхэлж байгаа. Ингээд айл гэрүүд цэвэрхэн амьдраад эхлэнгүүт одоо байгууллагууд биднэрт хандж байгаа. Тэгэхээр зэрэг аялал жуулчлалын компани яах вэ? Нийтийн жорлон те хот дотроо энэ жорлон кичен тавих гэвэл яаж тавих вэ? Зам дэнийг тавих гэвэл яаж тавих вэ гэдэг ингээд нийтийн жорлонд одоо ус татахгүйгээр дэг бүцгүй газар яаж одоо нийтийн жорлон цэвэрхэн байх вэ гэдэг асуултууд бол маш их ирж байгаа. Өнгөрсөн наадмаар манай багийнхан бол ийм шоурум ажиллуулсан. За мөн XMF гэдэг арга хэмжээнд дээр нийтийн жорлон ажиллуулж ингэж одоо зах зээл шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах ийм ажиллагаа зохион байгуулж исэн. Энэ комент бичсэн хүн энэ тэр наадмын үеэр манай жорлонд орж үдсэн юм шиг байгаа юм тий. Тэгээд нодлонгийн наадмаар хэрэгэлсэн тэр жорлон хаанаас олох вэ гэж ичсэн байгаа байхгүй тий. За тэгэхээр ер нь бол энэ нийтийн жорлон яаж одоо зохион байгуулт юм бэ? Энийг сонирхож байгаа хүмүүс байвал манай миний шийдэл имэн гэсэн энэ вебсайт руу ороод зөвлөмж гэсэн хэсэг дээр байгаа энэ нийтийн одоо ивент жорлонг хэрхэн зохион байгуулах аргачлалыг олж уншаарай гэж зөвлөмөр байна. За гэхдээ нэг онцлог нь бол тэгээ бидний одоо миний шийдэл цэгийн имэн дээр тавьсан нийтийн жорлон ивент арга хэмжээний үеийн жорлон бол төр зур шээсийг яаж менежмент хийх вэ? Төр зур өтгөхнийг яаж менежмент хийх вэ? Олон мянган хүнийг нэг зэрэг үйлчлэхэд ямархуу хүчин чадалтай яаж жорлон ажиллах вэ гэдэг заавар байгаа. За үүнээс гадна байнгын одоо жилийн 4 улиралд ажиллах нийтийн жорлон гэдэг бол бас их том толгойн өвчин байдаг. Тэгээ энэ толгойн өвчнийг одоо бид нар зурагнаас бол харж болно. Одоо энд нэг пост орсон байна. Яг энэ найдан хүн Минжид оржин тавьсан энэ зураг бол үнэхээр манад нийтлэг дүр төрх шүү дээ тий. Тэгээд яг энэ ковидын үед одоо энэ жорлонгуудыг хараад үнэхээр сэтгэл нь өвдөд маш их юм урт тайлбартай санаа зовнсон энэ зүйлээ хуваалцсан байгаа. Ер нь бол нийтийн үйлчилгээний газраас маш олон хүн халдвар аваад бие биендээ тараах юм эрсдэлтэй байдаг. Хүн бол гэр гэрээ дор дороо цэвэрлжиж болдог. Нийтийн үйлчлэгээний газар бол орж байгаа болгон цэвэрлээд иж чаддаггүй учраас маш цэвэрхэн нийтийн жорлон бол маш цэвэрхэн байх хэрэгтэй. Тэгээд маш цэвэрхэн жорлонд орж иж бол бид нар бие биенээсээ сэжиглэхгүй бие биендээ өвчин тарахгүй амьдрах боломжтой байна. Тэгэхээр дэд бүтцгүй хүмүүс нь дэд бүтцэнд холбогдсон гэхэд хотод нь мөнгө байхгүй, орон нутагт мөнгө байхгүй ийм тохиолдолд яаж бие биендээ өвчин алдахгүй амьдрах вэ гэдэг бол одоо яг коронавирусын үед бол маш чухал асуудал. Тэгээд энэ асуудлыг бол хамгийн түрүүнд шийдэж зориг гаргаж байгаа орон нутаг бол Улаанбаатар хотын Баянгол дүүрэг байгаа. Ингээд хоёлаа тэр нийтийн жорлон ажиллуулж байгаа Нямд улам ихчээг одоо экспертээр энэ дугаартаа урьж байна.
намайг Даштогийн Нямдлам гэдэг. Би одоо Баянгол дүүргийн 11-р хооны нутгийн эсгэрийн автобусны буудалд ороод нийтийн бизнес газар ажиллаулаад байна. Энэ маань одоо гэр хорооллын одоо хүн жорлонг өөрчлөлт гэсэн ийм төсөл хэрэгжээд одоо 2 жил 3 жил болж сургалтанд нь суусан. Тэрний дагуу одоо энэ дүүргийн дарга дэмжсэн халамжийн зэмдсэн ажлын байрыг нэгээр нэмэгдүүлэх юм бизнес хийж байна. Чөлөө зөвшөөрлийг аваад ингээ хийж байна. Би бол өөрөө малын эмч хүн. Одоо хал дүүргүүжилт ариутгалыг сайн мэднэ. Номын заалгаж ийсэн. Дархны махкамнад ариутгах зэмж хийж ийсэн. Миний энэ мэрэгжил бол одоо энэ нойл ажиллуулахт бол одоо бас их хэрэг болж байна уу? Тий. Ийм бодисууд хэрэгэлдэг. Одоо энэ био бэлдмэл энэ манай тамир юм гээд манай энэ хийж байгаа. Энэ одоо өтгөний энэ бол үнэргүй болгодог энэ бодис. Жорлонгийн суултуурыг одоо би энэгээр ариутгах гэж байна. Одоо энэ холирмын хийгээд холирмынтэй усандаа энэ даавар юу ягаад суултуурыг ингээд арчиж цэвэрлэнэ. Хүн гарах орох болгонд нь цэвэрлж ариутгах гэж байгаа. Зөвшөөрлөө одоо энэ дүүргийн газар эзэмших гэрчлэгээ аваад тэгэл эсвэл одоо газрынхаа төлбөрийг төлөөд тэгэл одоо энэ батламжаа гаргаад энэ дүүргийн засаг даргын батламж гарцсан байгаа. Улсууд бол өстой ямар гоё шин саргоо ийм нойлтой болчоогүй их сайн шан дэмжиж байгаа. Одоо энэ нойлгүй байхад яаж болдгийг ингээд төвцөн улсууд их явдаг юм байна. Өдөрт нэг эхлээд нэг 60 хүн ороод 300-аар бизнес болж байгаа л да. 36 18 мянга төгрөг. Тэгэл 20 мянга хооронд хамгийн багтаа. Тэгээд дээшээгээ бол 100 хүн орохоор төлөвтэй байгаа. Өглөөний 8-аас нэг орой 10 хүртэл суухад 2 хүний ажлын байр болсон. Үрцээ яг одоо энэ зах зээлээс одоо энэ мод хийж байгаа модны захмахаас л аавна. Тэрийгээ юугаад энэ тамир имийг 5 литр усанд 3 хувааж хийгээд тэгээ үрцээ багсраад тэгээд нөгөө нойл дээрөө ингэж зулж одоо өтгөнөөр бизнесчээ зулж хийн. Зулж хийсний дараагаар таглаад тэгэл био уутанд байгаа тэр энэ өтгөн дүүрэх юм бол авдаг компанидаа тэгээд өгчдөг амар. Бордо хийдэг компанид 7719 0150 гэсэн уцаар дуудаад өгчд юм аа. За манай өнөөдрийн нэвтрүүлгийн ногоон эксперт болсон Нямдламэгчтэй баярлалаа. За тэгээд яг энэ жорлончид дээр газар дээр нас үзсний хувьд бас нэмж нэг жижигхэн тайлбар хэлье гэж бодож байна л да. Та бүхэн зурган дээрээс одоо харах бах. Яг энэ юуны жорлонгийн хажууд ингээд хэсэг газарт яндан хийгээд тэгээ мод тарьсан байгаа. Та бүхэн харж байна. За тэгээд энэ ямар учиртай вэ гэхлээр яг нөгөө угац шээсээ болвол ийм саарл усны систем шүүрүүлэх систем шүүрүүлэх систем хийгээд за тэгээд тэр шүүрүүлэх системэндээ агааржуулалт яндан хийгээд за тэгээ яг дээр нь нөгөө өнгөн хөрс авчаад ингээ мод тарьсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг ингээд стандартын дагуу маш зөв шийдсэн юм шийдэл байгаа юм билээ. Тэгээд тэр шүүрүүлэх систем нь одоо ямар онцлогтой байдгийг бэ гэхээр шээс гар угаас угаац хоёр л орж байгаа шүү дээ. Тэгэхээр гар угаас угаац бол шээснээс нь 3 дахин илүү их хэмжээтэйгээр орж байгаа. Тэгэхээр тэр нэгдүгээр шээсээ шингэлээд өгчнө усаараа тий. Хоёрдугаар тэр шүүрүүлэх систем хайрган дундуураа явахлаараа зэрэг газрынхаа гүнлөө ус нь цэвэршиж очиж байгаа. Хамгийн онцлог нь энэ жорлонд нөгөө өтгөн тусдаа уутанд авж байгаа учраас өтгөний бохирдол байхгүй. Ямарваа нэгэн одоо тийм бактери, вирусны бохирдлгүйгээр тэр ус маань газар руу орж байгаа гэдэг л хүмүүс анзаарах хэрэгтэй. Хамгийн гол бохирдол одоо жорлонгийн ус татхад хамгийн гол бохирдол юунаас орж ирдэг вэ гэхээр өтгий ялгацснаас орж ирдэг. Тэгэхээр зэрэг манай одоо энэ биолан жорлонг нийтийн хэрэгцээнд хэрэглэхдээ шээс ус гэдэг их хэмжээний тийм агуулмжтай бохирдлыг бол шүүрүүлэх системээр бол маш хялбархан шийдэж болно. Харин өтгөхнийг бол ялцчгүй салгаж бордоошуулах хэрэгтэй гэсэн ийм одоо шийдлийг олж харж болно. Зөвхөн дашрамд урдхад бол ер нь хүний шээсний 99.7% нь бол цэвэр ус байдаг тийм үү? Тэгээд зөвхөн тэр 0.3% нь л эзлэхүүнтэй тэр зүйлийг л одоо шүүх гээд байгаа шүү дээ. Бус нь бол цэвэр ус байдаг. Тийм учраас бид нар энийг ингээд стандартын дагуу зөв шүүгээд байгальд нь шингээх юм бол эн чинь орчноо бол бас чийгшүүлээд ийм сайн одоо зөв юу болдгийм аа. За энэ ташрамд өнөөдөр бид хоёр Urban Jeans-ийн одоо энэ зууны шинэ коллекцээс бас нэгэн одоо хослыг өмссөн байгаа. За ингээд бидэнтэй хамтран ажиллаж бидний одоо энэ ногоон үүсэд хүчээ нэгтгэсэн компаниудынхаа танилцуулгыг үзээд хэсэг хугацааны дараа эргэж олцъё. Бидний амьдралын ихэнх цаг хугацаа ажлын байр дээр өнгөрдөг.
Тэр сайхан мөчүүдийг хамтдаа хуваалцаж, өглөөний эрч хүчээр өдрийг хамтдаа өнгөрүүлэх хамт олонтой байна гэдэг юу юунаас илүү сайхан. Инээмсэглэлээр өглөж, ихийг хамтдаа бүтээсэн өдрийн дараа амьдралын минь утга учир аз жаргалтай гэр бүлтэйгээ уулзах нь хамгийн жаргалтай. Капитрон банкны халуун амбул шиг Монголын бүх гэр бүл аз жаргалаар дүүрэн байх болтугай. Капитрон банк. Хаач явсан байгууллагынхаа дуудлагад хариулж, тайлан статистик харж, хэрэглэгч нэг бүрээ таньж чаддаг байхад Callpro танд туслах болно. Хэлсэн шүү. Танаа захирал одоо болтол мэдэг байгаа юм биш үз? За нэвтрүүлгийн минь анхаарал үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн ногоон комент нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.